Төлбөрийн системийн газрын захирлаар ажиллаж байсан нэр дэвшигч бас саяны асуултанд гүйцээгээд хариулах нь зүйтэй байх. Та бол яг ажил үүргийн хажиг үүргийн дагуу ч юм уу тодорхойгүй хариулт өгж байна л дөө. Энэ бол тодорхой болоод зарим банкнаар чинь санкцийн асуудал ч аль хэзээний тавигдаа танарт мэдээлэл ирээгүй биш эхэлчихсэн асуудлууд энэний цаана явж байгаа. Их найдаар гарах мөнгийг 2-3 жилийн хугацаанд удаа угаасан бэлнээр гаргасан олон асуудал, оролцогчтой асуудал, ноцтой асуудал шүү. Энэ бол үнэхээр энэ асуудал энэ түвшиндээ эрэгдэх юм бол Монгол банкны ерөнхийлөгчийн түвшний ажил үүргийн хариуцлагын түвшний чиг үүргийн томоохон асуудал энэний цаана эрэгдэх байх шүү гэдгийг хүсэлээ. Дөрөвдүгээр микрофон Эндрэ. За, цогтгөрөл гишүүний асуултанд хариулъя. Сая яг ерөнхийлөгчийн хэлсэнчлэн яг хэвлэлд бол мэдээлэл гарсан. Монгол улсын нэг банк гэдэг мэдээлэл гарсан. Яг тухайн банкны нэрийг бол одоогоор ирүүлээг байгаа. Миний хувьд 2016 оноос хойш төлбөр тооцооны газрын захирлаар одоо хүртэл ажиллаж байна. Миний яг одоогийн чиг үүргийн хүрээнд бол дотоодын төлбөр тооцоо, яг гадаад төлбөр тооцоо бол яг миний чиг үүрэгт бол яг магадгүй энэ өөрөө гадаад улсын гэрээ контракт тухайн сүлжээгээрээ дамжаад явдаг зохицуулт нь бол ийм байна. Төв банкны хувьд бол мэдээж мөнгө угаахтай холбоотой мөнгө угаасан байж болзошгүй. Энэ гүйлгээс ичгтэй гүйлгээг бол санхүүгийн мэдээллийн алба болон банкны хэн шалгалтын дээр байдаг мөнгө угаахтай угаахыг хянах энэ чиглэлийн хилцс чиг үүргээр бол банкудтайгаа комплайнсийнхэн зүгээс бол За гүйцээчгөө. За дөрөвдүгээр микрофон. Тийм болохоор яг одоогийн гишүүний асуусанчлан яг тухайн банкны нэр яг ийм асуудалтай гэдэг бол албан ёсны мэдээлэл бол банкн дээр бол ирээгүй байна.